Манай эртний өмнөх 128 он Ром. Люсиус гих гол дүрийн Ром ах маань нэлээд сэтгэл дундуур байгаагаар анимеглэн учир нь түүний бэлдсэн төсөл нь шаардлага хангахгүй хитрхи хуучинсаг үзэлтэй цаг үетэйгээ хүл нийлүүлж чадахгүй бол бараг хаач ажилд орж чадахгүй энтергээд үгээр идэж өгч гин. Гэхдээ ахвал юу гэж бууж өгөх вэ? Би яхаараа хоцрогдсон байдیں۔ Та нар миний төслийг аваагүй дээ. Насан туршдаа харамсандаа хогчин нэнэтрэ гэсээр агаад л дуслаа. Удалгүй ах усанд орж байхдаа живнгээ алдаад арай гэж нэг юм амьсгаа авсан биш баахан танихгүй хавтгай нүртэй хүмүүсийн дунд гараад ирлээ. Гэтэл орчин үеийн Япон улсад иржээ. Энийг ээч мэдгүй энэ боолуудын ордог усны газар юм байх та. Гэхдээ боолууд байж яагаад ийм гоё газар байдаг вүлээ? Дэндүү хөгжингүй юм гээл дотроо бодоод байна. Гол нь хоёр өөр улсын хүмүүс учраас хэл яриагаа ойлголцохгүй дохио цангаагаар л худлаа өнөө ойлголцоод байгаа юм. Нийтийн халуун усны гоёыг нь шагшран магтаж гайхаж байтал тентхийн тогтчлт аврах том толноос эхлээд л реклам зар сурталчилгаагаа зөв газарт байршуулсан гэх мэт бүхий л зүйл нь ёстой л орчин үеийн гэмээр байлаа. Муу сайн боолууд манусаасаа цоглог амьдрдгийн байна гэж бодож амжаагүй байтал маш гоё сэрүүцүүлэгч сэнсийг хараад өөрийн ирэхгүй гэд зогсож байгаа юм чинь. Ингээд нэг өвөө ирснээ аман цангаж байгаа байх гэдэл уух юм өгч гин. Нэг их юм бодлого уудсан биш. Бурхан буддаа дэрх минь. Яасан сайхан амттай ундаа вэ? Энийг яг юугаар яаж ингэж гоё хийснийг гайхаастай. Даанч удалгүй өөрийнхөө амьдарч байгаа цаг үе дээрчлээ. Живхээ шахсан л гэж байна. Гэхдээ энэ бүхэн зүүд биш байсан гэдгийг баталж байгаа нь саяхан уусан ундааны шил юмсанжээ. Тиймээс цаг хугацаагаар аялсан тухайн газрынхаа халуун усны газрыг өөрийнхөө улсад барьж энэ нь ч нүдээ олсон ажил болоод зогсохгүй тэр хаваар нэг Люсиусийн урам мэргэн ухаантайг магтцгааж байна. Харин Люсиус ингээд сэтгэл нь хансангүй. Нөгөө хавтгай нүртнүүдээс бүр илүү их зүйл сурах ёстойгоо ойлгож ядчил энэ уугаад байгаа зөвлөнхийн таглааг нь яг юугаар хийж яаж онгойлгодгийг мэдчих гээл их л зүйл бодож толгоогоо гашлахаж 1 жилийн хугацаа өнгөрлөө. Люсиусийн нэр хүнд ч өсөж улсын сайд дуудуулсан байдаг ба манай хүн сайхан морьтойгоо Давкад зорьсон газараа иржээ. Энэ газар нь халуун усны газартай болмоор агаач ус халаах боломжгүй агаан гэхдээ нэг цөөрөн байдаг гинэ. Люсиус шууд л хувцас тайлаад цөөрөм рүү ороход халуун аршаан байна шүү. Ингээд удалгүй маш олон сармагчингууд тал талаас дайрах бөгөөд дахиад л өнөөх орчин үеийн хавтгай нүртэнгүүдийн дунд гараад ирнэ. Энэ удаад бүр гадаа гээл бод. Гол нь энэ хүмүүс сармагчингуудыг тоосон янзгүй хамт тусанд орж ах юм. Ингээд ч болоогүй ахыг хувцасгүй гээд нэг сайхан зөөлөн бие твтэйхэн хувцас хүртэл өгч байна. Гой сайхныг нь бодж байхад байгальд болгож шаарсан чансан өндөг идэж үзээд л вау яасан гой амттай өндөг вэ л гэж байна. Араас нь бүр саке архи өгөтглөө шүү. Тэр нь хүртэл өндөгтэйгөө зогцоод жаахан манарсан байдалтай бараг бүх зовлон уйтхар гуниг нь арилж байгаа мэт мэдрэмж төрөөд ёстой жаргал гэдэг нь л энд байх шиг байна. За мэдээж удалгүй дахиад л өөрийнхөө үедээ шилжин ирээд Яманы мах халуун дээрээ гэдэл шууд гадаа нөгөө цөөрмөө халуун аршааны газар олгожээ. Дуудаж авчирсан сайданд бөөн баяр сэтгэл тэнгэр салах гэж байсан ихнэр нь салхааж болж хүүхэдтэй болчихжээ. Гэхдээ та нар энэ хүүхдийн царайг хардаа алж байгаа сте. Ингээд Люсиусийн нэр хүнд дахиад л улам өндөрт олноо өргөгдөн Ромын эзэн хаан Адрианы чихэнд хүртэл түглээ. Гэтэл түүний хамтрагч Маркус утга учиргүй их хөршөө өвөө олноор бүтээн байгуулж байгаад бөөн стресс. За жаахан тайлбар хийхэд Ромын хаан Адриан Антиной гих сайхан хүүтэй байсан ч хүүн нийл мөрөнд живж өгсөн харамсалтай зүйл болсон учраас хаан Ромын бүхий л хил хязгаарт хэдэн зуун мянгаар нь түүний гигэн дурсгал зориулан байнга хөшөө босгодог түүхтэй юмсанж. Энэ түүхээ бодон байж байхад Маркусын настай эзэн халуун усны газар явна гэд байж суулгадгүй. Маркус бол дотроо энэ муу зөнөг өвгөн сталайта байнга усанд орохын химэн уурн хурч уушгин савссан гэдэг. Халуун усны газар ядж яхад нөгөө өвөө чинь биеийнхээ хэрийг үрдэг хуучны хусуура усан дотор унгааснаас болоод Люсиус авах гэсэн биш буцаад нэг юм таглалчихлаа. Арай гэж нэг юм түлхээд л гарсан биш шаал өөр газар.
Спортод хайртай та бүхэндээ дуулгах гоё мэдээ байна. Спортод дуртай тэр дундаа хөл бөмбөгийн талаар олон гоё зүйлийг мэдэж шинэ мэдрэмжүүдийг авахыг хүсэх юм бол Univision аниме багцаас Blue Lock анимегээ заавал үзээрэй. За Univision аниме багцад Blue Lock аниме нь бүх анги нь орчихсон тийм монгол дуу оруулалтайгаар болон монгол хадмалтайгаар байгаа мэн л шүү. Эхэлцгээе. Рин. Японы шигшээ баг болохын төлөөх тэмцээн. Хүсэлтий чинь дуртаяа хүлээж авъя. Blue Lock. Хөв тавилангийн тулаан. Хажууд хамт тэнцэж чадах итгэл алга. Ийм газарт булагдхан боё. Сүлдаа минь. Дэлхийн шилдэг давтлагч болох нь би. Анзаараад харах нэ маш цэвэрхэн ариун цэврийн өрөөл байгаа ахгүй юуг нь ахвал соёлын шок би яхаараа юм устай авсан дотор байж идэг билээ арай өгчээгүй айлгуудэ гэж бодсон чинь гаднаас нэг шалдуу өвөө ороод ирлээ. За сайн уу хүн минь шинэ асрагч маань гадаад хүн байсан юм шиг байна штэ. Алуу олын Монголтлгүй нуруу угаагаадах гэж авдим да. За өвөөгийн зааврын дагуу нөгөө үргчээр нь үрээдээсээ чи хэрн ингэж гардгийг бас л гайхаад яасан гоё идвэ өөрийнхөө ром руу энийг л ёстой авч явна шүү гэж бодоод дуусаагүй байхад өвөө нэг малгай шиг юм толгойдоо углаад энэ яг үсээ угааж яхад нүүр нүдлүүн шампунь оруулахгүй байх арга юм л тавг нь тэгсэн энийг нь Lucius хааны титэм гэж ихэндээ ойлгоод сүүлдээ учрыг нь мэдчихэд манай ром чи ийм арчаагүй байсан юм уу олон мянган цэргээр дайн дайжин гэж явсан ч хавтгай нүртнүүд биднээс хав илүү зүйл эдэлж хэрэглэж байна гэдэл сэтгэл зүрхэн нэмтэрч маш хэцүү байдалтай байгаа Lucius-ыг хараад өвөө уух юм авчирч өгч байна. Тэр нь бүр хүүтэн шар ариг уусан даруйдаал дахин уумаар санагдаж бараг л хорвоо дэлхий дээр ийм сайхан амттай зүйл байдгийн байх таа л гэж бодож байгаа. Удалгүй дахиад л өөрийнхөө ромд бие угаагч альчууртайгаа эргэн ирэлт хийж бодож сансан зүйлээ Маркусын эзнийх нь эдлэн газар хийсэн биш. Эзэн өвөө дуулж бүжиглээд өдрө болгон усанд орж аз жаргал мэдэрдэг болсон юм да. Lucius шинэ усны газараа байрснаас хойш 3 жил өнгөрчээ. Энэ хугацаанд Ромын хаан Адрианд Lucius-ийн хийж бүтээж байгаа бүхэн маш их таалагдсан тул аль биесээр урилга илгээгээд яг орж уулзах гэсэн ч гидсэн өвдөд үхэх нэ. Харуул бол одоо өмдөндөө баасан ч хамаагүй яаж иж байгаа л орж уулзахгүй бол хааныг дорд үдсэн болно гэд тоодгүй. Ордны бүх сарчдаг модны хүртэл дэндүү тансаг юм да гэж явж байхдаа бодох жишээний та нар гайхваа бүр дээр үед тийм нойлын цаасмаас бидээ энэ төр байдгүй байсан үү шүү дээ. Хаантай уулзлаа. Хаан бол юусэн манад хүрээд ир хэрэгтэй юм хум юу байна гэл амар сайн хандаад уг нь бол хаанд тусгай зохион бүтээгч байдаг байсан ч гэсэн олигтой санаа олохгүй байсан тул ажлаас нь алчжээ. Хөөцөн гэхэд бараг л болно гэсэн үг. Тиймээс хаантан удахгүй том дайнд мордох тул тэр хүртлээ тайван сайхан усанд оронгоо тархиа амрааж алжаалаа тайлмаар байгаа чин хүслээ хийснээр хүслийг нь биелүүлэх гэсэн чи юу вэ? Дахиад орчин үеийн Японд ирсэн. Бараг жилдээ нэг удаа цаг хугацаа харайлаад байгаа юм шүү. Энэ удаад маш том дээд зэрэглэлийн сауны газар ирсэн байх бөгөөд том жижиг дундаж хэмжээтэй гэдэл олон төрлийн авс шиг зүйл байгааг харж энэ удаад гайхах биш яг ямар материалаар яаж хийсэн ус нь яагаад ийм удаан эндээ урсахгүй байгаа гэх мэтчлэн судалж гарна. Тэнд байх хүмүүс гадаад хүн болохоор өөрийнхөө улсынхтайгаа харьцуулаад байгаа юм байлгүй эсвэл сантехникч учраас илүү их сонирхолтой байгаа ах гэдэл нэг их тоосонгүй. Соёлын өндөр хөгжилтэй газар чинь тэгээд байхгүй юм байхгүй штэ. Хананд байх зураг тарангуудаа шилэн хоргонд далайн залхаг хөгжийн гэж харж байгаа юм чи яах юм? За гэтэл удаан төвчсөн төвчээр нь тэсгэл алдан яг өмдөндөө баалаа. Ажилтнаас нь арай гэж ойлгуулан 0 ортол сандал. Гүнчтөө юу сандал вэ гэсэн чи сандал биш ээ. За ямартай ч суух юм байна. Харин дотроо тагийг нь нэг талаас нөгөө талаас нь хүмүүс хөгжим тоглож ийн гэж бодоод дуусаад шалганаа. Ямар амар VIP үйлчлэх вэ гэж баанга бодож модод амжина. Ингээд бүх сарчих модоо хайсаж байдгүй шүү. Нэг зураг байхаар нь тэрүүн дээр нь дараад үзтэл ус цацраад "Гүй та нар чи яасан бүдүүлгийн" гэж хэлж амжаагүй байхад автомат гэдгийг нь мэдээд ийм гайхалтай шийдлийг харж биширч очиод энийг л туршиж үзнэ гэж тарих толгоондоо шингэн авсан юмдаг.
Төдөлгүй Адрын хаанда том баантай усан сан харагдах байдал нь тайвширлыг мэдрүүлэх далайн залхахгаар ханамд шилэн хорог байршуулсан төдийгүй автомат бидээ 0 шидэж өгсөн нь хаанд маш их таалагдаж Люсиусыг үнэлэмж маш ихээр дээшилсээр. Гэхдээ энэ хүн үнэхээр миний итгэж болох хүн мөн үү? Энэ хүнтэй би насан туршдаа ойлголцож хажууд минь байж чадах үнэнч зохион бүтээгч болж чадах уу гэдгийг ясыг нь цайдал шалгахын тулд Адрын хаан Люсиусыг ган гачиг болж сэхэл авахааргүй болсон газрыг ямар ч аргаар хамаагүй засаж сайжруулгээд хол газар цүлжлөө. Нэр л оцсоч ёстой цүлшиг хатаж гандсан газар л байна. Тэнд нь бүр болоогүй дээрэмчэд үржээд үүрлцэн Люсиусыг барьж идэх нь холгүй. Гэхдээ манай ах хаан ч хинтээч яаж иж байгаад ойлголцдог учраас учир явдлаа тайлбарласныхаа дараа тэнд байх бас нэгэн цөөрөм рүү голгаал орчлоо. Ганцаараач биш бүх дээрэмчдийг уруу татаж оруулсан чинь тэр хэдэд маань бас маш тухтай байгаа юм шиг байна шүү. Мэдээж дүрмийн дагуу цаг хугацаагаар аялаад нөгөө газраа хүрээд ирлээ. Энэ удаад бүр гол сэрд юм да. Хувцас соноргүй үлбиж явж азар нэг юм олоод цаашаа явж шин содон соёлоодыг хараад нүдэ баярлуулж байтал нэг ажуумаа зөөлөн гоё шинхэн талхаваарэ гэл орилж шүү. Ганцыг аваад идсэн биш тэнгэр минь бас л урд хожид огт идэж амсаагүй үзээгүй тансаг амт байх нь тэрэ. Цаашлаад дэлгүүр хэсэж худалдаа авалт хийгээд дард сонож томоо гихчин сармагчин хожоод тэрийг хайртай өмшгийн инхрийлээд тэрвэрч гисэн дойдгор алхаж байна. Жоохон өсөд байгаа болохоор нэг гомингийн газар орлоо. Хажууд нь нэг ах амтархан гихчин нэх гоё юм сорж идээд ахаар нь арай гэж ойлголцоод яг адилхныг аваад идсэн чинь бүх дэлхийн ертөнцөөс тасарчмаар ингээд л амьдрал болоо юм шиг л санагдаад нулимс нурс гээдж байгаа юм шиг маш хурдан идээд дуусгасан тул хоолны газрын ах миний хийсэн шүлийг магтлаа гэж урам ороод шаарсан банш бэлгэнд өгж гин. Идэхээс өмнө жаахан түлэнхий юм гэж мяалсан ч идэд үдсэн чинь бас л тасархай шүүслэг амт очоод өстэй тэндээ ийм амтыг заавал гаргана гэж өөртөө амлаад амжина. За төлбөрөө төлөх гэтэл тэдний улсын мөнгөн дэвсгэрт байхгүй штэ. Тэгээд нэг мөнгөн зоос өсөж хоол идчихсэн ах. Наад зоосоо авсан чинь дээр шүү. Хоолны төлбөртэй чинь харьцуулшгүй маш илүү үнэтэй. Би эртний эдлийн дэлгүүрт ажилладаг болохоор хэрв та авахгүй гэвэл би наад залуугийн чинь хоолны мөнгийг төлөөд авчий гэсэн тул асуудалгүй тооцоогоо хийгээд гараад ирсэн. Цаг оройч болсон байна. Бүр шөнийн цэнгэний газар байдаг гэдгийг мэдээд авчлаа. Ингээд замдаа нэг хүнтэй мөргөлдөж Азийн сармагчингаа ус руу унгаасан тул түүнийхээ араас ус руу үсэрсэн биш. Өөрийнхөө ромдоо иржээ. Ирсэн даруйда бүх дээрэмчдийг дайчлан тухайн газар тосгон барихаар шийдлээ. Ягаав саяхан аялаад ирсэн газар шигэ болгож байгаа гэсэн үг. Энэ бүхнийг хаан зөнгөөрөө мэдэрсэн юм шиг маш олон цэргүүд хүн хүч болгон явуулснаар гайхалтай олны хүч оломгүй далай мэт тосгон бий болжээ. Талх нарийн бов бекерийн үйлдвэр дэлгүүртэй амттай хоолны газартай шөнийн цэнгэний клуб бүрдэл тэнд байна. Ингээд бүгд бие сэтгэлийн амар амгалан тав тухтай амьдрах орчныг олсноор бүгд хийх ажилтай сэтгэл тэнгэр тэнд харагдах Азийн сахиусан тэнгэр сармагчингаа шүтэн дахих бурхан болгон Люсиус маань хоймортой залжээ. Ингээ ерөөхдөө аниме маань баг дуусж гин. Тэгэхээр эртний Ромын сүрж авахлан архитектор түүхэн өв соёлыг орчин үеийн Японы нандин уламжлал болон техник технологийн дэвшилтэд халуун усны соёл хэмээх ганцхан нарийн сэжмээр гайхалтайгаар холбон дүрсэлсэн энэхүү бүтээл нь цаг хугацааны аслагдмал байдал, орон зайн, зааг ялгааг үл хамааран хүн төрлөختний амралт, алжаал тайлах болон ая тухтай амьдралын төлөөх эрэл хайгуул, хүсэл тэмүүлэл хизээд ижилхэн байдаг гэдгийг маш өвөрмөцөөр харуулж чадсанараа үнэхээр энэ сонирхолтой бүтээл болсон байх гэж бодож байна. Тэгээ та нарт маань бас ямар санагдсан сэтгэлээ үлдээгээрэй. Дараагийн гайдаараа уулзтлаа. Түр баяртай. Зүрх. Спорт тайртай хүн бүхний заавал үзэх аниме бүлвлог Univision-ийн аниме багцаас бүх ангийг нь нэг доор үзээрэй. Эхэлцгээе. Ринг. Японы шигшабаг болохын төлөөх тэмцэл. Хүсэлтий чинь дортаяа хүлээж авъя. Бэлюлог. Хөв тавилангийн тулаан. Хажууд хамт тэмцэж чадах итгэл алга.
Ийм газарт булагдхан бол сүлдаа минь. Дэлхийн шилдэг давтлагч болох нь